Энэ хүнийг галсан самбуу гэдэг. Тэрээр геозурглалын инженер мэргэжилтэй Монгол улсын гайлд 31 жил ажилласан гайлчин хүн. Харин энэ хүн бол түүний гэргий Нямжав. Тэрээр Монгол улсын мянган залуусын гэрэлт ирээдүйн замыг чиглүүлж өгдөг багш хүн юм. Тэд хамтдаа 50 жил амьдарч 3 хүүхэдтэй болсон бөгөөд өдгөө ачцээ нийлээд 11 үлээ өнөр өтхөн ад жаргалтай сайхан амьдарч байна. Ингээд энэхүү хоёр буурайгийнхаа 50 жилийн хайрын жороор хамтдаа аялцгаая. Гэр бүл болоод 50 жил болж байна. 50 жил болоход хоёулаа улсын их сургуульд төгссөн. Энд хоёулаа дотор байранд би 69 онд төгссөн. Манай өгшин 70 онд төгссөн. Тэгээд дотор байранд нэг дорол байсан улс. Тэгээд энэ хоорондоо бие биенээс таньдаг мэддэг. Тэгээд таньдаг мэддэг явсаар байгаа зүйлсүүдээ ингээл гэр бүл болохоор л болсон доо. Тэгтээ битээ ирнэх захиа занаа өгөлцөж явуулсаж янз бүр болж байгаагүй. Захиа занааг бол одоо тэр бавуугийн лавгсрын аварга мөнхөтэй ирлихийг өгөлцөж исэн юм ярьдсан байлээ. Тэр нэг факультет нэг дор оюутны нэг байранд байсан ер нь тэгэл хүүхдүүд бие биенээ таньдаа таньж явсаар байгаа тэгэл гэр бүл болсон улсууд. Эдний ангийнхан бол дандаа геологийн ангийнхан дандаа эрэгтэйчүүд 40 эрэгтэй. Манайх бол газар зүйн анги гэж байсан. 24 хүний 12 нь эмэгтэй 12 эрэгтэй юм хүүхдүүд. Тэгээл яг хөгжилтэй шог юм гэхэр чинь тэр үед бол коридорт нэг олон залгууруудтай хоолой хийдэг. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүдтэй ангиуд бол заримдаа хийж исэн хоол юм аваа явчихдаг. Тийм үе бас байсан. Манай факультетийн чинь кэрийн практикт хамт явна. Одоо дархан шарын голын хооронд өрмөхтэйгээд газар бид нэр хамт хийрийн дадлагт 40-50 хоног тэр 66 оны үер болж явах чи яг 2 ангиараа тэнд дадлагт байсан. Тэр бол юу гэвэл одоо тэр сони юм гэвэл тэр юм да бас нэг икер гэдэг гариг ирж дэлхийг мөргөхийн гинлээ. Манай ангийн нэг Ахмад оюутан сонсож ирээл одоо Увс аймгийнхын тэр хонь манд төхөрч их найр хийж ийн гинэ гэсэн тийм юм бидэнд ярьж ирсэн. Тэгээ галт тэрэг тосож зогсож байгаад миний нэг хамаатан ах шарын голд байх нэг жоохон талах ч юм уу шидэн тэрнийг явуут донд нь авах жишээтэй. Тиймэрхүү амьдралд л одоо хоёулаа танилцсан да. Хүн бүхэн ингэж ярьдгийн гэр бүлэл юм чинь маргаан байлгүй яах вэ гэж. Яг яс үннээрээ болов битэр 50 жил болоход маргаж үзээ. Зүрж үзээгүй. Энэ намайг чи яасан амт юм бэ гэж үзээгүй. Би энийг тэгж үзээгүй. Тэгэхээр инээгээ би ер нь жаргал гэж боддог. Яагаад хүмүүс тэгж одоо заавал зөрчил байх ёстой, хэрүүл маргаан байх ёстой, нэгийг аргадах ёстой ч гэдэг юм уу. Тэгж боддгийн болоо гэдгийг битэр гайхаж ярьдаг хоорондоо яагаад зохицож болдгүй юм бэ гэж. Тэгэхээр жаргалтай байх гол түлхүүр нь бол сэтгэлийнхээ хөдөлгөөнөөс уурыг хасах ёстой. Сэтгэлийнхээ өнгнөөс бол тэр атаархал шунал гэдэг хоёр юм хасчих хэрэгтэй. Одоо ч би бүх шавнартаа тэгж ирсэн. Миний хөгшин ч одоо өөрийнхөө шавбал дагуулсан тэр мянган гайлчтай тэгж ярьж ирсэн. Дүүнэр хүүхдүүдтэй тэрийг л захидаг. За шинэ бэр ирэхээр одоо дүүгийн маань хүүхдүүд гэрлээ. За нэг л зарчим би нэг л юм хэлий. Уурыг л хасч ярай. Уургүй л байгаарай тэгвэл одоо жаргалтай байна л гэж хэлдэг. За тэгээд дараагийн юм бол атаархал шунал гэдэг юмыг арилгаараа миний хүүхдүүд тэгвэл тэр жаргал. Аз жаргал гэдэг чинь юусоо амгалан тайвныг л хэлж байгаа гэж бид тэр тэгж ил ойлгодог болсоо. Яг одоо яс үнээр олон хүн битрийг таньдаг бүх хүн мэднэ. Эднийд хүн байхгүй юм гэж бодсон чинь тавуулаа л байж юм гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр бид хоёр тийм болохоор хүүхдүүд бол чанга дугуурч одоо тэгж маргах муудалцах тийм юм байгаагүй. Ийм л айл юм байгаа юм да манайх. Тэр ивинэ их
ширүүн дуурч илж ерөөсөө үзег байхгүй. Тэгтээ зэрэг ерөөсөө гэрвэл амгалан тайван байх явдал бол хэрүүл зугаан хил амал юм шиг байна. Нөгөөдөө бүр сая тэр хэлдэг атаархал, шунал ийм юмнууд байхгүй. Ер нь бүх юм болж яана л гэж бодоод явж явах хэрэгтэй юм аа л гэж боддог шүү дээ. Бид хоёрыг нэг шавнер маань том компанийнхаа яолконд урлаа. Тэгээ очисон хоёулаа нэг талархал одоо өгье гэд аваад очисон чинь би за багш одоо үг хэлээд ингээд яан шүү. Одоо багшигаа урьж ийн гэдэг би төрүүлээд очлоо. Тэгс нөгөө юм харахгүй юм чинь. Би нүдээ дуудъя гэсэн. Үгүй тэгээгүй би хөгшнийг тэгээ хамжия гэсэн. Тэгээд энэ ирсэн тэгээ ирээд гэсэн. Би энэ хүний нүдний юм байгаамаа. Тэгтээ бас өөрөө протесттэй гэсэн тэрэнд байсан 300-аад хүн ч ихтэй хийний хэлдэл. Тэгэл болов хүмүүс нэг сайхан одоо нэг энерги гэдээ яддаг болж тийм сайхан тааламжтай байдал төрүүлсэн л гэж хоёлаа тэгэж. Одоо бол нүд нь болсон би нөгөөгээр гараад явчих чадахгүй. Өчигдөр тэр охинд хэлсэн за би таархан харж байгаа шүү дээ гэсэн. Зүгээр гэж тэгсэн. Тэгэхээр би түрүү хэлсэндээ амьдрал бэрхшээлгүй байх гэж байна. Нэгэнтэй л хоёр өөр гэр бүлд өссөн юм чинь хоёр өөр нөхцөл байдаг. За зүгээр нэг жижигхэн их ойлгомжтой болохын тулд жижигхэн жишээ хэлвэл эднийх одоо тийм хатуу гадартай талханд дуртай, улаавтар боорцсон дуртай байхад манайх бол цайвар гадартай талах юм уу? Тийм цайвар боорцох юм уу? Тийм дуртай. За ингээд байж итэл чинь хоёлаа нийлээд ингэхээр энэ талханд явбал хүрэн талах авчирна. Тэгэхээр би ярцгах нь бол ямар болох вэ? Чи одоо мянган талхнаас нэг түлэнхийг л олж ирж дээл гэвэл тэр айлын зөрчил юм эхлэнэ гэж тэгж боддог. А би талханд яваад ирэхээр манай хүн гүй чи одоо энэ их талхан доторс нь түүхийг нь олоод ирэх юм. Би жишээлбэл цайвар аваад ирсэн байж болно тийм. Гих мэтчилэнгээр маш жижигхэн юмн дээр бол өнөө их хайртай байсан улсууд чинь талхны өнгөнөөс болоод одоо тэр маргаангүй байхгүй гэдэг юм тэгж үүсдэг болов уу гэж боддог. Нэгэнтэй л хоёр өөр гэр бүлийн хүүхэд чинь хоёр өөр юмнууд байгаа. Тэгэхээр харилцсан тэрийг дундчлах л хэрэгтэй. За энэ нийгэмд бол би нэг шүүмжилээд өтөө тэгээд байхгүй. Гэхдээ нэгдүгээр зүйл нь мөнгөний асуудал болсон шиг байна. Би түрүү одоо нэг сүрхий эрхэж одоо доктор шийдэх юм уу, миний өвгөн бол техник ухааны магистр шийдэх юм уу, ингээд байгаа биш. Бид хоёрын бүх баялаг энэ 10 хэдэн хүний баялаг хаана байх вэ гэхээр толгой дээл байна. Мэдлэг, гарын ур чадвар энэ юмд л хинч цохиод, хинч хэрэлдээд, хинт доромжлоод хүний толгойд байгаа баялагийг авч чадахгүй. Тэн дээрээ түшгэж амьдралаа байгуулвал нэгдүгээрт мөнгө гэж харуул явахгүй. Би мөнгөөр хүн дутагдаж сүйд болдог гэж юм боддоггүй шүү. Бага мөнгөндөө л тааруулаад төрөөсөж байгаа юунда сайхан тааруулаад, сайхан хооллоод, сайхан хувцлаад ингэж болно л гэж дандаа боддгийг. Тэгээ одооны нийгэм бол төрөвчээс өөр юм л да. Тэгэхээр одооны нийгэм чинь бол юм л бол мөнгө гээд хүн болгоёгүй л болдог юм байл л дээ. Багч цалин авсан болно. Ихч цалин авсан бараг л адилхан ер нь. Гэхдээ яг хөдөө зүгээр ихээхэн цалин авахтаар хүний тэгэл идэж явах юм тэр жахан сайжрэлж л байгаа. Түүнээс шүүрхийн хувьд бол адилхан л байна. Гэхдээ зэрэг энэ интерэл бодолцож байвал тэр хэрэгтэй юм да энэ хүмүүсд л гэж яваад байгаа. Гэрвэл улсын улсууд бие биенээ хайрлаж хамгаалахын зэрэгцээ бие биенээ хүндэтгэж хэлсэн үгийг хүлээж ингэж сурах хэрэгтэй. Буруу юм хийсэн бол тэрийг уучлал сурах хэрэгтэй. Ингэж хийж бол тайван амьдрал залуучуудын гэр бүл салахгүй байна гэдэг чинь бол улс орон хөгжиж дэвжихэд их нөлөө үзүүлнэ л гэж ингэж бодож явдаг юм даа. Юу салмааргүй л байна гэж би ээж багш хүн юм болохоор би тэгж хэлэх байна. Ялангуяа хүүхдтэй болсон хойно салвал тэр ясан цусан салж байгаа шүү дээ тэр хоёрын чинь. Яалаад ясан салахгүй юу л цусан салахгүй гэдэг үг Монголд байдаг. Гэтэл нэгүүхэн юмнаас болоод одоо салд сарнихтаа тулна гэдэг юм санаанд багтамгүй.
Нөгөө тэгүр бол аав ээж ах дүүс төрөл төрөсөд бол тэдэнтэй суугаагүй шүү дээ. Мань хоёр өөрснөө л сайхан бай би ч юм уу тайлтай чи хорвоогийн хамгийн сайхан хүн гэж суусан юм болохоор Монголд одоо дутуу юм алга. Ганцхан бие бинийгээ хүндэтгэн бишрэх энэл сэтгэл дээр нэгдвэл өөр дутуу юм Монголд байхгүй. Одоо хизээч монгол хүн өлсөхгүй гэж боддог. Энэ мал байж хад яагаад өлсөх юм? Энэ сайхан газар байж хад яагаад ургамлаа тариад бүх юм болгочих юм? Яагаад өвдөх юм? Эми ургамлаар дүүрэн Монгол оронд төрсөн байж ич. Тэр ийм сайхан бүхэн бүрэн нутагт хоёр биенээсээ хагцсан салж болдгоо юм шүү л гэж одоо ээж хүний хувьд уйж байна. Гэр бүл тогтвортой байж ич улс орон сайхан байна шүү дээ. Бидэнтэй хайрын жороо хуваалцаж, үнтэй зөвлөгөө өгсөн хоёр буураагийнхаа гэр бүлд нь ад жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.